Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ нэгэн цагт Америкт хамгийн нэр хүндтэй амжилттай явсан боловч одоо Америкчуудын хамгийн дургүй эмэгтэй одоор тодорсон Эллиний тухай ярилцсан. Тэрээр Эллен шоугаараа олон танигдсан. Ижил хүйстэн хөтлөгч гэдгээрээ маш алдартай. Эмэгтэйчүүд болон LGBT бүлгийнхний хувьд ерөнхийлөгчгөр шүтэгддэг Эллиний нэр хүнд унаад 5 жил гаруй болж хойж 2024 онд Netflix-ийн stand-up comedy-гоор эргэн ирэлт хийх гэж оролцсон боловч хүмүүс түүний гарч ирмэгт маш сүргээр хүлээж авсан. Одоо ч тэр эргэн ирэх боломжийг хайж байгаа бөгөөд Эллен үнэхээр эргэж ирч чадах болов гэдэг дээр та бүхэн өөрсдөө дүгнэлтэйгээрэй. Эллен 2020 оны Forbes-ийн мэдээгээр дэлхийн хамгийн их орлоготой алдартнуудын 12 ч гисэн. Тухайн үеийн жилийн орлого нь 84 сая доллар байжээ. 2020 оны байдлаар нийт хөрөнгө нь 450 сая доллар орчим бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 эмэгтэй нэгээр шалгарч ерөнхийлөгч Обамагаас иргэдэд олгодог хамгийн дээд шагнал болох ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон хүртсэн. Эллиний бэлэг тэмдэг болсон ураа бол Be Kind гэдэг үг байсан. Тэр шоуныхаа төгсгөлд Be Kind гэж хэлдэг байсан ч камер унтрахаар маш бүдүүлэг болж хувирдаг тухай олон баримтууд илгээгдсэн. Try to do something kind. Be kind to everyone. And I say be kind to one another. Being kind also has Зөвхөн Эллен өөрөө ч биш түүний дор ажилт ахлах продюсерууд нь ажилтнуудаа арьс өнгөөр ялгарлан гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, зүй бусаар харьцах зэрэг үйлчлүүдийг гаргадаг байжээ. Эллен 1958 онд Лузиана мужид төрсөн. 15 настайд нэгцэг ихэн салж их сургуулаа нэг улирал сураад хайжээ. Тэрээр зөөгч, будгийн ажилчин, хуулийн фирмийн туслах гэх мэт янз бүрийн ажил хийж гад жижиг кафегаас stand-up comedy-гоор гаргаа эхэлсэн байна. 1982 онд Америкийн хамгийн хөгжилтэй үнээр шалгаж 1986 онд Tonight Show-нд оролцож шууд од болсон. 1994 онд өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн LMX sitcom ABC сугаар гарч эхлээд 5 улирал үргэлжилж маш их амжилт олсон тул Disney оролдоод түүний нэрээр нэрлсэн тоглоом хүртэл байгуулагдчихжээ. 1997 онд Эллен sitcom-ийн нэг ангид түүний дүр "Би бол ижил хүйстэн" гэж хэлснээр Америк даяар шууган тарьж тухайн ангийг 42 сая хүн үзсэн байна. I'm gay. Үнэн дээр Эллен бодит амьдрал дээр ч ижил хүйстэн бөгөөд үүнийг ABC болон Disney компани эртнээс мэдчихсэн. Эллен өөрөө олон нийтэд зарлахыг хүсдэг байсан ч тухайн үед энэ нь маш том эрсдэлтэй байсан тул компани зөвшөөрөөгүй. Эцэст нь тэд ситкомын дүрээрээ дамжуулан зарлаж хүмүүсийн хандлагыг тантахаар шийдсэн байна. Гэхдээ энэ зоригтой алхам нь нэг хэсэгтээ карьерийг нь зогсооход хүргэсэн ч хожим нь Эллен шоугаараа дамжуулан дахин оргилд гарах суурь нь болсон. Ситком цэцэгтхаас 2-7 хоногийн өмнө Эллен Time сэтгүүлд ярьслага өгөхдөө "Би ижил хүйстэн" гэж албан ёсоор зарласан бөгөөд хүмүүс ихэндээ итгээгүй ч удалгүй ситком дээр их дүрэнч мөн адил зүйлийн тухай ярихад хүмүүс энэ зөвхөн дүр биш, Эллен өөрийгөө тэр дүрдээ бүрэн уусгаж тоглосон байна гэдгийг ойлгож асар их шууган тарьсан. Тухайн үеийн Америк одоогийнх шиг нээлттэй байгаагүй. Гаднаа чөлөөтэй харагддагч ижил хүйснүүдийн гэрлэлт хууль бус байсан бөгөөд өөрийгөө илчилж гарч ирнэ гэдэг нийгмээс гадуурхагдах, карьергүй болох эрсдэлтэй байсан учраас олон алдартнууд үүнээс бол сураггүй болох, эсвэл бүр амиа орлох тохиолдолд гардаг байсан. Эллен ситкомын гол дүр ийхүү өөрийгөө илчлэхэд Америкийн консерватив бүлгүүд, ялангуяа шашны байгууллагууд маш хүчтэй эсэргүүцэж эхэлсэн. Хүүхдүүдийн үздэг нэвтрүүлгээр ижил хүйсний харилцааг сурталчиллаа гэж чагсаалгийн сувгийн зар сурталчилгааг бойкотлж эхэлснээр McDonald's, Coca-Cola, Ford, GM зэрэг том компаниуд нэр хүндээ алтгаас айж сурталчилгаагаа татан 17 сая үзэгчдийн тоо 3.1 хүртлээр буурч 1 жил хүрэхгүй хугацаанд Эллен ситком хаагдсан. Эллен ижил хүйстэн гэдгээ мэдэгдэх үедээ өөрөөсөө 11 насаар дүү жүжигчин Энэжтэй үерхэж байгаагаа хэлсэн. Тэр хоёр Холливуудын түүхэнд анх удаа олонний өмнө хөтөлцөж гарч ирсэн ижил хүйстэн хосолсон ч үүний төлөө Энэжин гол дүр тоглох байсан киноны гэрээнүүд цуцлагдаж карьер нь нэг шөнийн дотор нурсан. 3 жил хагасны дараа 2000 онд тэд салсан бөгөөд бие биенийхээ талаар таагүй зүйлс дэлгэж Эллен намайг араар минь тавьсан гэж буруутгасан бол Эллен намайг гэрээс гарахгүй байнга хянаж тусгаарладаг байсан гэдэгч тухайн үед Эллений нэр хүнд сайн байсан болохоор хүмүүс Энэнийг галзуурсан хар тамхичин гэж үзээд үгэнд нь итгээгүй. Энэжин дараа Эллен гэрэл зурагчаа Алекс Хэдисонтэй 4 жил орчим 2001-ээс 4 онд үерхсэн. Тэдний хамт амьдардаг байсан байшин Элленийх бөгөөд салхтаа Эллен "Би энэ байшингаа зарах болохоор гар" гэжээ. Ингээд байшинг Эллисэн гэх өөр нэг эмэгтэй худалдаж авсан бөгөөд байшингийн шинэ эзэн Эллисэн Эллений хуучин найз бүсгүй Алекстэй үерхэж Алекс хуучин найз бүсгүйтэйгээ амьдарч исэн байшиндаа шинэ найз бүсгүйтэйгээ амьдардаг бөгөөд 7 жилийн дараа тэднийг салах үед энэ байшинг буцаагаад Эллен худалдаж аваад одоогийн хань Форшо де Роститойгоо хамт амьдардаг. Эллен хуучин байшин худалдаж аваад засаж тогтжуулан илүү үнээр зарах дуртай ба ийм замаар 50 гаруй байшин сольсон гэдэг. Тэрээр одоогийн ихнэр Форшо де Роститой 2004 онд өмнөх найз бүсгүй Алекс Хэдиснаас салсны дараахан үерхэж эхэлсэн тул араар тавилт эсвэл шилжилт байсан уу гэх маргаан дагуулдаг.
2008 онд Калифорни мужид ижил хүйснүүдийн гэрлэлт хууль ёсны холход тэд шууд гэрэлсэн. 2003 онд Немогийн эрэлт хүүхэлдэйн киногоорт Эллен мартамхай загас Доригийн дүрд дууруулсан нь дэлхийд даяар асар их амжилт олсон. Энэхүү давалгааг ашиглан өөрийн нэрээр нэрлсэн Эллен шоуг эхлүүлж 19 улирал үргэлжлэхдээ Эмигийн шагналд 171 удаа нэр дэвшиж 30 удаа ялалт байгуулсан бөгөөд 2007 онд Оскарын наадмыг хөтөлж Холливуудын хамгийн том оддын нэг болсон. Behind Ийдэг байг гэхүүр нь 2010 онд нэгэн эмгэнэлтэй хэрэгээс үүдэлтэй гарч ирсэн. Ратгерсийн их сургуулийн оюутан Тайлер Клементиг их залуу ижил хүстэн гэдгийг нуудаг байсан ч өрөөний хамтрагч нь түүний болцоо бичлэгийг нууцаар цацснаас болж аймаа орлоо. Энэ хэрэгт цочирдсан Эллен шоуныхаа төгсгөлд бие биедээ ийдэг хандараа гэж хэлж эхэлсэн байна. Энэ нь түүнийг тэнгэр элчийг харагдуулж холбогдох бараа бүтээгдэхүүн болох оймос малгайч маш ихээр зарагцсан. Гэвч түүний ийдэг дүр төрх цочдоо эвгүй байдалд оруулдаг зангаас нь олж цуураа гарч эхэлсэн. 2013 онд болсон ярилцлага хамгийн алдартай бөгөөд Тейлорын шүтэн бишрэгчид одоо хүртэл Элленийг үзэн яддаг. Тейлор Свифтийг Зак Эфронтой үерхэж байгаа гэж Эллен дайрч эхэлсэн. Тейлор үгүй бит хоёр үерхээгүй гэж хэд хэд удаа хэлсэн ч Эллен түүнийг огт сонсохгүй. Чи яагаад үгүйсгээд байгаа юм бэ? Та хоёр үерхсэн штэ гэж тулгадаг. Энэ бол дүрмийн бус газлайтинг буюу хүнийг өөртөө эргэлзэл нь сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа хэлбэр юм байна. Тейлор шин цомгийнхоо тухай ярих гэтэл Элли яриаг нь тасалж тэгээд тэр Зак Эфрон зориулсан дуучин аль нь юм бэ гэх мэтээр асууж зочноо илт үл хүндэтгсэн. Эдгээр үйлдэлүүд нь Эллнийг ийдэг биш харин бусдыг доромжилж өөрийгөө дөвөөлөгдөг нэгэн гэдгийг олон нийтэд хамгийн анхааруулсан юм байна. Тейлорыг Зак Эфронтой холбон байцаасныхаа дараа Эллен гинэт нэг тоглоом тоглуулахар шийджээ. Тэрээр Тейлорын гарт хон хатгуулад би дэлгэцээр эрэгтэй алдартнуудын зургийг үзүүлнэ. Хэрвээ чи тэдэнтэй үерхчихсэн бол хонхоо дуурхаарай гэдэг. Тейлор би энийг хиймээргүй байна. Надад үнэхээр эвгүй байна. Болооч гэж хэд хэд удаа гуйсан боловч Эллен үл тоож дэлгэцээр Тейлортай хамт зураг авуулж ирсэн эрэгтэй алдартнуудын зургууд гарч эхлэхэд Эллен өөрөө хонхыг нь булааж аваад тасралтгүй дуурхаж эхэлсэн. Тейлор Свифт бараг уйлах шахаж болооч гэж ойрлж ирсэн нь телевизээр шууд гарсан. You don't have to say. I'm going to show pictures. Here's a bell, and you ring it when. Oh my God! I would have. You're supposed to ring. But I don't want to. I don't want to. All right, I'll ring. Because they'll send me angry emails, Here. and I don't want to get them. I'll hold it for you. What are you doing to me? This is mean. Stop it! Stop it! Okay, all right. This makes me feel so bad about myself every time I. Энэ нь хөгжөөнд тоглоом биш харин зочноо илт дээрлэхэж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэрэг болсон гэж үзэгчид маш их шүүмжилсэн. 2008 онд Мария Кэрийг жирэмсэн гэх цуураа тарж авах үед тэрээр шоунд оролцсон. Мария албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байхад Эллен шууд л чи жирэмсэн үү гэж асуужээ. Мария арайг өөр тийш нэргүүлэх гэж оролдоход Эллен за асуугаа болий. Харин хоёулаа ориглуун дараа суучи. Жирэмсэн бол уухгүй биш бол уун үз гэж тулгсан. Мария аргагүй ихэнд хундатай дарсаг урууландаа хүргээд өнгөрөхөд Эллен чи жирэмсэн л юм биш үү? Уухгүй байх гэж багталтайгаар зарлжээ. Энэ нэвтрүүлэг цацагдсанаас хойш хэдхэн хоногийн дараа Мария Кэри хүүхдэн зулбсан гэдгийг зарласан. Тэрээр би өмнө нь зулбж байсан болохоор энэ удаагийн жирэмслэлтэй маш их нууцлж байсан. Гэтэл Эллен тийм зүйл хийсэнд үнэхээр хэцүү байсан гэж ярьжээ. Энэ нь Эллений Behind дураа ямар хуурамч болохыг харуулсан. Эллен шоуныхоо зочдод болон үзэгчдэд маш үнэтэй бэлэг өгдөг гэдгээр алдартай. Гэвч эдгээр бэлгэн дандаа спонсоруудынхан ч Эллен би өөрөө өгч ийн гэсэн байдлаар маш их дээрэнгүү ханддаг байсан. Шүдний эмчийн чиглэлээр сурдаг маш хөдөлмөрч нэгэн оюутан залуу шоунд оролцож сургалтын төлбөрөө төлөхийн тулд 6 сарын турш цусаа худалдаж компьютер авсан тухайгаа ярьсан. Эллен түүнээс сургалтын төлбөр нь хэд болохыг асуухад залуу $50,000 гэж хариулдаг. Эллен миний найз чамд туслахаар шийдсэн гэж хэлэхэд үзэгчид болон оюутан төлбөрийг нь төлгөнө гэж найдаад баярлсан боловч Эллений чихэнд продюсер нь нэг зүйл шивнэхэд тэрээр чамд шинэ компьютер өгөхөр боллоо гэж хэлээд яриаг тасалжээ. $50,000 төлбөр нэхэгдэж байгаа хүнд байгаа зүйлийг нь өгөх нь тусламж биш доромжлол гэж хүмүүс шүмжилдэг. Нэг дугаар дээр Эллен үзэгчдийн танхимын үүдэнд шоуны бэлэг дурсгалын аяга малгай гих мэт зүйлс өрж тавиад нэгийг авч ороорой гэж зааварчилжээ. Гэхдээ үүнийг нууц камераар бичижсэн. Шоу эхлэхэд Эллен нэг үзэгчийг дэлгэцээр гаргахад эмэгтэй нэг биш хоёр аяга авдаг. Эллен тэр эмэгтэйг бүх үзэгчийн өмнө шуналтай гэж дуудаад ичгэвтер байдалд оруулсан. Хэдийгээр хоёр аяга авсан нь бурууч сая хүний өмнө доромжлох нь Behind гэдэг ураатай нь огт нийцгүй. Энэ мэт жижиг гэлтгүй олон үйлдэлүүд хуримтлагцаар Эллений баг хуларч түүний жинхэнэ дүр төрх дэлхийд даяар ил болох эхлэл тавигдсан. Өмнө нь дурдсан Нэнси гэх эмэгтэй эхлээд нэг аяга авсан боловч дараа нь өөр зүйл үлдсэн байхыг хараад дахиад нэгийг авчээ. Үнгүй тарааж байгаа болохоор зүгээр гэж утсан ч Эллен үнийг нууц камераар бичиж аваад шоуны үеэр бүх хүмүүсийн өмнө гаргаж чи Costco-д очиод ингэдэггүй. Ичмээр байгаа ч гэсэн чамд сургамж олог гэж хэлээд эмэгтэйг Америк даяар шуналтай болгож харагдуулсан.
Хэдийгээр заавар зөрчсөн нь бурууж бэлэг дурсгалын аягнаас олж хүнийг тэгж хичээх нь хитрхи бүдүүлэг үйлдэлэв. Эллен Фенүүдээсээ өөрийнхөө цээж баримлыг хийж явуулахыг хүсжээ. Даниэл гэх 15 настай охин Эллений үнэн шүтэн бишрэгч байсан тэрээр маш их цаг зав сэтгэлээ гарган баримл хийж цагталтай хамт илгээсэн ч хэдэн 7 хоногийн дараа Эллен тэр баримлыг шоуны үеэр гаргаж ирэхдээ хин хийснийг нь ч дурдлаггүй дээр нь $500 наагаад үзэгчдийн дундаас нэг хүн санамсаргүй байдлаар бэлгэлсэн. Фэн хүний хувьд өөрийнх нь нандин мэлхийг зүгээр л нэг тоглоомын хэрэгсэл хэрэглээний зүйл мэтээр бусдад дамжуулж өгсөн нь гомдмоор үйлдэлэв. 2020 оноос эхлэн Эллений шоуны ажилтнууд түүний эрх мэдлээрээ талаалгах болон ажлын байрны дарамтын талаар тесэрч эхэлсэн. Яг л MeToo хөдөлгөөн шиг нэгэн дуурахад бусд нь араас нь цувж гарч ирсэн. Шоуны ажилтнууд энэ бол компани биш, Эллений хаан тус байсан гэдэг. Эллен бүх зүйлийг тэр байтугай ажилтнуудын цалин, томилгоо хүртэл гартаа хатгадаг байв. Шинэ зочдод Элленээс илүү хөгжилтэй байж болохгүй, түүнээс илүү ухаалаг харагдаж болохгүй гэж хатуу анхааруулдаг байжээ. Хэрвээ зочны нүүр будалд эсвэл хувцас нь Элленээс илүү тод байвал шууд солиулдаг байсан. Тэрээр үнэрт маш мэдрэмтгий тул өрөөнд орох бүх хүн үүдэндэг сагснаас бохиавч зачлах ёстой. Хэрвээ ажилтнаас нь эвгүй үнэр гарах юм бол гэртээ харж усанд ороод ир гэж олонний өмнө хэлдэг байв. Шинэ ажилтнуудад өгдөг хамгийн ихний заавар бол Эллен рүү битгий хар, түүнтэй битгий мэндэл, яриа бүүд гэх дүрмтэй. Хэрвээ хэн нэгэн мэдлэх юм бол Эллен уурлаж чи намайг хэн гэж бодоод байгаа юм бэ гэж загнадаг байжээ. Эллен ажилтнуудаа миний доор ажиллаж байгаадаа талархаж яв гэж байнга хэлдэг байсан. Мөн амралт авахыг зөвшөөрдөггүй. Хүндэтгэх шалтгаанаар чөлөө аваад ирэхэд нь ажлаас халдаг байжээ. Нэгэн ажилтан ажлын нарамтаас олж амиа орлох оролдлого хийж сар орчим сэтгэл заслын эмчилгээ хийлгээд ирэхэд түүнийг аль хэдийнэ халагдсан гэдгийг мэдгдсэн байна. Эллений компани ажилтнуудаа эрүүл мэндийн даатгал олгодоггүй. Нэгэн ажилтан хүнд хаалгаанд орох шаардлагатай болж мөнгөгүй байсан тул хандивын сайт дээр тусламж хүсгэд Эллен түн туслахын оронд манай компани нэр үндийг унгаалаа гэж үздэн. Коронавигийн хөл хорионы үеэр Эллен ажилтнуудынхаа цалинг 60% хүртэл асан нь олонний дургуутслыг төрүүлсэн. Шалтгаан нь та нар гэрээсээ ажиллаж байгаа болохоор бага цалин авах ёстой гэж үздэн. Гэтэл шоуны спонсорууд орлого нь хэвээр байсан бөгөөд ажилтнууд гэрээсээ ч гэсэн өмнөгшгөөл их ажиллаж исэн. Тэрээр өөрийнхөө хэдэн зуун тэрбумын үнэтэй асар том цэцэрлэг түрээлэнтэй кино театртай харшаасаа шууд амжуулалт ихтэй гэртээ хоригдох нь яг л шоронд байгаа юм шиг байна гэж хэлсэн нь хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүсийг доромжилсан хэрэг болсон. Эллений баруун гар гэгддэг ерөнхий продюсер Эд Клевнийг ажилтнууд Эллений нохой гэж нэрлэдэг байв. Тэрээр ажилтнууд руу орилж хашгирсгаараа алдартай байсан бөгөөд Эллен үүнийг хараад зогсоохын оронд телевизэд ийм нэг нохой байх хэрэгтэй гэж хөхүүлэн дэмждэг байжээ. Мөн түүний зүүн гар болох продюсер Кевин Лимантай холбоотой бэлгийн дарамтын ноцтой баримтууд илгээгдсэн. Эрэгтэй ажилтнуудын биед зүй бусаар хүрэх, бие засах хүрээнд дагуулж орж бэлгийн шинжтэй үйлдэл хийхийг шаарддаг гэн. 12 орчим ажилтан түүний энэ үйлдэлийг гэрчилсэн бөгөөд хохирогчд нь дандаа доод албан тушаалтнууд байсан. Зөвхөн ажилтнуудд биш, түүнтэй таарсан хүмүүс Эллений цанг гэрчилдэг. Камер унтармагс дээрээ зохиолчд руу хашгичиж энэ тэнэг имийг хэн битсэн бэ? Шууд хаал гэж олонний өмнө доромжилдог байжээ. Нэг ресторан зөөгч эмэгтэй хүмүүс баг зэрэг хугарсан байхыг хараад Эллен рестораны эзэнд зөөгчийн хүмүүс зааван байна. Хоол идэх хүсэл төрөхгүй байх гэж зургуус үлдээснээр тэр зөөгч 2-7 хоног ажилгүй болсон. Мөн лифтэнд хамт суустай ажилтан түүнээс хэдэн давхар вэ гэж асуусны төлөө бэлгийн дарамт үзүүлсэн гэх нэрээр ажлаас нь хаалуулж исэн гэх мэдээлэл байгаа. Нөхцөл байдал гүндэрмэгц Эллен уучлалт гуйсан дүрс бичлэг оруулсан боловч энэ нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Тэрээр продюсеруудаа буруутгаж өөрөө юу ч мэдээгүй мэт ашиглаж намайг унгах нь хүмүүсийн хувьд соёл зугаа олж хувирлаа гэж хэлээд өөрийгөө олон нийтийн дарамтанд өрсөн хохирогч мэтээр харуулж хүмүүс хүн алчаад зүгээр өнгөрдөг тохиолдол байдаг гэх мэтээр өөрийнхөө гаргасан ёс зүй алдааг алуурчдтай харьцуулдаг. Эцэст нь Эллен хоёр продюсераа ажлаас нь халж өөрийнхөө хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэн ч Америкчууд аль хэдийнэ түүнээс нүр буруулсан байлаа. Be kind гэж бусдад номлодог гэсэн тэрээр өөрөө хамгийн ээлдэг бус хүн байснаа нэлэрсэн тул 20 жилийн түүхтэй Эллен шоу 2022 онд албан ёсоор хаалгаа барьсан. Одоо тэрээр stand-up comedy-гоор эргээ ирэх гэж оролдож байгааж хүмүүсийн хандлага маш хүйтэн хിവэрэ байна. Шоу наагцны дараа Эллен өөрийгөө өмгөөлж ярилцлага өгсөөрөө. Тэрээр өөрийгөө эмэгтэйчүүдийг үзээ ядах үзлийн золиос олсон гэж мэдэгджээ. Би эмэгтэй учраас л ийм хүчтэй дайралтанд хүртлөө. Хэрвээ би эрэгтэй хөтлөгч байсан бол хүмүүс ингэж сүр болохгүй байсан гэдэгч эмэгтэйчүүд ч түүнийг дэмжээгүй. Энэ бол хүүсийн асуудал биш, харин асар их эрх мэдэлтэй алдартан ажилтнуудаа дарамтлсан, ажлын байрны зөв бус орчин бүрдүүлсэн, ёс зүй асуудал гэж үзэгчд үзсэн. Гэр бүлийнхээ оршуулах ёслол явсан ажилтнаа хүртэл халж исэн хүн эмэгтэй учраас гэж барьцах нь хүнд ч үнэмшилгүй сонсогджээ. Эллен 2019 онд Америкийн хөл бөмбөгийн тэмцээн үзэж байхдаа экс ерөнхийлөгч Жорж Буштай маш дотн сууж инээлдэж байгаа зургийг тарж LGBT нийгэмлэгийнхнийг уурлуулсан. Шалтгаан нь Жорж Буш ерөнхийлөгч байхдаа ижил хүйснүүдийн гэрэлтийг хориглох хуулийг тууштай дэмжиж исэн юм байна.
Бэлгийн цөөнхийн төлөөлөгч гэгддэг Эйлэн тийм хүнтэй дотн сууж байгаа нь түүнийг итгэл эвдэгч мэт харагдуулсан гэнэ. Мөн 2024 онд Холливуудыг дөргиосон Дидигийн дуйлаанд түүний нэр холбогдсон. Диди болон Эйлэн маш дотн найзууд байсан бөгөөд хэрэг мандахад Эйлэн ямар ч тайлбар хийлгүйгээр Англи руу нүүсэн. Тэрээр үүнийгээ Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон тул Америкт амьдарч чадахгүй гэж тайлбарласан ч хүмүүс үүнийг хэрэгээс зугтаж анхаарал сарниулах гэсэн оролдлого гэж харж байгаа. Эйлнийг зөвхөн муу гэж дүгнэх нь өрөөсгөл байж болох учраас түүний сайн үлсэгч дурдах ёстой байх. Тэрээр карьерийнхаа туршид нийт $670 гаруй сая долларыг байгалийн гамшигт өртөгсөд зэрлэг ан амьтдыг хамгаалах, ялангуяа горил хамгаалах сан хүнд хэцүү оюутнуудын тэтгэлэгт зориулсан хандвалжээ. Хинч зоргилж ижил хүстэн гэдгийг хэлж чадахгүй байсан үед өөрийгөө илчилж олон хүний амьдралыг өөрчлөхөд нөлөөсөн нь үнэн. Америкийн телевизийн бэлэг тэмдэг байсан Эйлэн 20 жилийн турш шоуныхаа төгсгөлд "Би kind" гэж хэлэх бүртээ дэлхийд даяар сая хүнд итгэл найдвар бэлгэлжсэн ч камерны цаанд тэрхүү үг нь хамгийн ээлдэг бус үйлдэлүүдээр солигддог байсныг бид харлаа. Мэдээж түүний хийсэн сайн үйлс хэдэн 10 сая долларын хандив бэлгийн цөөнхий эрхийн төлөө гаргасан зоргийг нь үгүйсгэж болохгүй ч хүн чанар гэдэг зүйл олонний өмнө гэрэлтэгтэй биш. Харин хинч хараагүй байхад өөрөөсөө доогуур албан тушаалтай хүч чадалгүй хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар л тодорхойлогддог баг. Эла одоо миний буруу биш. Би эмэгтэй учраас дайралтанд өртлөө гэж өөрийгөө өмгөөлж гож Америкчууд түүнийг уучлах чадахгүй байгаа гол шалтгаан нь хоёр нүр гаргасаар байгаа. Магадгүй тэр анханасаа би бол ийм хатуу, зарчимж, заримдаа бүдүүлэг хүн гэдгийг нуулгүй харуулсан бол өнөөдөр ийм их үзээ хадалтай тулгархгүй байсан баг. Ямар ч тач өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.